Иргэн та манай системд бүх төрлийн төхөөрөмж үйлдлийн системээс шууд хандах боломжтой. Гадаадд 183 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа иргэн та интернет тоолгод хэрхэн хамрагдах вэ? Хэрв та анх удаа орж байгаа бол бүртгүүлэх товч тарна. Өөрийн мэдээлэл оруулаад бүртгүүлэх товч дарсны дараа таны нэвтрэх нэр, нууц үг болон идэвхжүүлэх холбоосыг бүртгүүлсэн имэйл хаяг руу илгээнэ. Бүртгүүлсэн имэйл хаяг руу нэвтэрч идэвхжүүлэх холбоосыг дарна. Нэвтрэх болоод нууц үгээ оруулаад нэвтрэх товч дарна. Үргэлжлүүлэх хэсгийн баруун гар талд гарч байгаа өрх болон өрх үүсгээгүй иргэдийн талаарх тодорхойлтыг уншиж, холбогдох хариултыг сонгоод тоологдох хүний тоог оруулан үргэлжлүүлэх товч дарна. Иргэн мэдээлэлээ хянахдаа насны хязгаар заасан болоод гадаадд оршин суугаа хугацааг сараар тооцож нөхөхийг анхаарна уу? Тоологдох хүний тоогоор мэдээлэл оруулаад хадгалах товч дарна. Хадгалах товч дарсан хэдий ч баталгаажуулаагүй бол мэдээлэлээ дахин засварлах боломжтой. Хэрв та тоологдох хүмүүсийн мэдээллийг үнэн зөв оруулсан бол зөвшөөрч байна гэсэн чекбоксыг сонгоод баталгаажуулах товч дээр дарна. Таны мэдээлэл амжилттай хадгалагдсан тохиолдолд тоологдсон хүнтэй холбоотой зарим статистик үзүүлэлтүүд гарч ирнэ. Энэхүү систем нь иргэн таны мэдээллийг хүн ам өрхийн мэдээллийн сан болоод улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн сангаас хайж байгаа бөгөөд таны мэдээлэл олдохгүй байвал та харьяа баг хороондоо мэдэгдэж бүртгүүлнэ. Монгол улсын үндэсний статистикийн хороо